Хай, бүгд энэ өдрийн мэндийг хүргэе. Amis Time podcast-ийн шуудан ирэлээгийн шинэхэн цагтл хүрэхэд бэлэн боллоо. Хайрт аавта. Аавыгаа санаад өөрийн цагаан гэгээд уралдан байж бичлээ. Тэр жил багахан ажиллаар Улаанбаатар хотод ирчгээд буцах болов. Бөмбөгөрөөс амгалан дах тээврийн товчоо руу явхаар такси барих гээд автобусны буудлын дээр зогсож байлаа. Миний зогсож байсан газраас 6-7 алхмын зайтай дээхэн тал, 2 суг таягтай, нэг гартай цагаан удтай юм байрсан ах бас такси барихаар гар ургаж харагдана. Нэг цагаан тэрэг таягтай ахыг өнгөрөөд миний урд ирж зогсох үед ахыг эхлээд авчихгүй дээ гэж бодож амтсан ч ороос суучглаа. Хөдөлж амжаагүй байтал нөгөө таягтай ах миний хажууд ирээд ахын дүү аль орох гэж байна гэхэд нь амгалан орно ах гэтэл нөгөө ах нь цайз 16 орохын хойгоороо яваад ахын замдаа божих уу гэж байна. Үнэндээ бол таягтай ахыг жаахан өрөвдсөн л дөө. Тэр жолооч таягтай ахыг өнгөрөөд над дээр ирж зогсоход жоохон шудраг бас санагдсан ч та суугаад яв гэж хэлээгүй өөрөөсөө бас ичсэндээ би шуудалж хөшөөрч хоёлоо болж аваад цааш хөтлөв. Ах ч юм дуурсангүй. Би ч чимээгүй хэсэг явж байтал амгалан тээврийн товчон дээрээс намайг авч явах найз залгаж байна. Хүн чинь бүрдсэн үү? Би одоо очиж байна. Тэгээд шууд явъя. Гэх мэтийн богинохон яриа хийгээд таслав. Гэтэл ах дүү зүү аймгийнх уу гэж байна. Тийм ээ тийм. Гэвэл аль аймаг вэ? Дорнод аймгийнхаа. Нөгөө хагас хором чимээгүй байснаа ахаад л аавыг нь хийн гэдэг вэ? Хаана юу хийдэг байсан юм гэж асууж байна. Би ч өөрийн мэдэх зүйлсээ аавыг инх бол гэдэг ийм тийм ажил хийдэг байсан гэд бүгдийг нь хэлж өгөв. Аавынх нь найзууд гэж ямар хүмүүс байна гэж лавлаж асуув. Б, Х, О, Д, Г гэд аавын найзуудын нэрийг хэллээ. Бас аав айгүй их яриад байдагч би өөрөө юусаа харж байгаагүй. З, иш гэх мэт найзуудынх нэрийг санаанд орж ирэхээр нь хэлчихлээ. Тэгсэн чинь нөгөө ах нь чамд нэг юм харуулъя. Замаасаа гараад дээшээ өгсөд явчих уул гэж байна. Уг нь надад байсан мөнгө амгалан оржил хүрэхээр байсан юм. Бөмбөр дээр л хойгоороо яваад замд буучих уу гэхэд нь мөнгө хүрэхгүй юм чин жоохон наан буугаад алах чи гэж бодоод суулгасан мөлий. Одоо нэгэнтээ хааштай л хүрэхэ болчихсон юм чин мөнгө хүрэх газар хүртлээ таксидаад цаашаа алахыг гэж шийдээд тэгээл гэлээ. Бодолгүй төв замаас салаад хойшоо өгсөн нарийн гудмаар хэсэг яваад мухарт нь очиж зогсов. Ах машинаас буучгаад суг таягаа тул зогсоод намайг буугаад эргэж тохиж байна. Буугаад очтол энийг хараа гэд багцаагаар 8-10 хэмжээтэй л байхдаа дээрэс нь хагас мансарттай дүнхийсэн том байшинг заагаад би тэр аавын чинь найз иш гэдэг хүн байгаа юм. Энэ байшинг аавч надад үнгүй шахуул барьж өгсөн юм гэд нөхөрлийнхэн тухай богинохон түүхэг болов. Миний дөө аавда ахыгаа минь хүргэсэн гэд хэлээрэй гэд тэр хүртэл явсан таксины мөнгийг жолоочд төлөөд надад цамдаа хоол авчи дээрээ гэж хоолны мөнгө өгөхөөр нь хишиг юм даа гэж бодоод цааргалалгүй аваад баруун хацар дээрээ нэг үнсүүлж аваад би цааш явлаа. Амгалан орох замд би нэг л сонин хөвсөлдсөн баяраар бэлгасаар. Таксины мөнгө хүрэхээр болсондоо ч биш. Замын хоолны мөнгө гүйч гэлээ гүрийгээд нутаг орчихно гэж бодож явсан надад хоолны мөнгө өгсөнд ч биш. Газар дээрээ үнсүүлээд хол замд өдүүлж байгаадаа ч биш. Их хөлийн газар ирчгээд учирсан сонирхон учирлаа аавдаа дуулгавал андынх нь мэндийг хүргвэл яаж баярлах болоо гэсэн бодолтой баярлаж тэр мэдрэмжиндээ яарсаар байгаагаа би сайн мэдж байсан юм. Нутаг бацах зам морт жирэлцэх мэд өнгөрөх замын хажуугийн зураглалтай цуг миний дотор их заахгүй бодлоод хөөрөөд л. Аав минь олон жил энд тэнд байшин сав барьсан да. Хүний өөрийн юм бүхнийг хийгээд багсахаа мөнгө төгрөг авдаг гэдгийг нь би мэддэг байв. Найзууд нь хамаг ямаа хийлгчгээд олигтоож хөс өгдөггүй гэж битүүхэн дотроо баахан бохимддаг байлаа. Нэг найзынх нь байшинг аавтайгаа цуг оюулхна үнэгүй барьж өгч байсан маань санаанд орж ирэв. Миний нөгөө жижигхэн бохимдол тэр өдөр тайлагдав. Хорвоог харах нүд минь нэг дахин холыг хардаг болчих шиг санагдав. Найз нөхдийн нөхөрлөлдөөч биш. Миний аавын сэтгэлд бүх учир нь байж.
Аав ээмээ сэтгэлээрээ бусдад тусалсан тус над дээр борон тусал болон бууж байгааг хүүн ойлгохоор хэмжээний том болчихжээ. Та ихтэй ахын манай их болтын хүү яг аав шигээ хүн болжээ гэж хэлснийг бодон аав руугаа яран зүүн зүг рүү тавьсаар. Аваа, хүүн яг тань шиг хүн болно. Миний хөвгүүд ч яг тань шиг хүн болно. Би яг тань шиг хөвгүүддээ биеэрээ үлгэрлэн бүхнийг зааж өг. Таны сэтгэлийн дусал над дээр миний хүүхдүүдэд бороо болж ирэх болно. Би одоо л ойлгож эхэлж байна. Хүүн таны үргэлжлэл, миний үрс таны үргэлжлэл. Хайртай шүү, аава. Хэмээгээд загтлаа өндөрлсөн байна. За ингээд өнөөдрийнхөө богинохон ч гэсэн дугаартайгаа хамт байсан бүх сонсогчдод баярлалаа. Дараагийнхаа дугаараар иргэн баяртай уулзъя.